За өнөөдөр нэг календарьс үйл явдлаар өнөөдрийн түүхийг тойрч ярилцсан. За гол үйл явдал бол 1241 оны 4 сарын 9-нд Легнис хотын нэргэд үнэн сүжигт Хенрих Вангийн Польш Германы армийг цагаадан хүү Байдар хөх ордын хаан Зүчийн хүү орд эзний зэрэг буцаагчаа гэх. Тэгэхээр ямар сэдвийг хөндөх гээд байгаа юм бэ гэхээр хөх орд. Энэ бид нар ч одоо ганцхан Алтан орд гэдэг тухай ярьж сайхан өмнө бас нэг нэвтрүүлэг дээр Саарл ордын тухай ярьж байсан. Тэгээд бас үзэгчдээ бас хөх ордыг нэг задлж ярина гэх. Тэр маань бас өнөөдөр таарч явах шиг байна. За тэгэхээр хөх орд гэж энэ хизээ бүрлдсэн ийм улс гүрэн бэ, улс орн бэ. За дээр нь тухайн тэр хөх ордыг бүрдөхтэй холбоотой бүс нутгийн улс төр геополитикийн нөхцөл байдлууд ямар байсан бэ гэдгээс яриагаа эхлэе. Хорезмыг эзлэх аяндаа дууссаны дараа ер нь Чингис хаан бол хамгийн түрүү Ахмад хүү зөрчтэй улс өгсөн байдаг л да. Тэгээд тэр бол одоо ингээд одоогийн газар зүүн ойлголтоор бол Балхаш нураас баруун тишгээ энэ нутгийг тэгээд тэрнээс цаашаа одоо хаашаа хурж эзэлнэ үү? Одоо тэр нь ингэж зөчийн улс болох юм а гэж ялгаж өгсөн байдаг. Тэгээд чивтэр нэг дугаар дээр ярьсан шүү дээ. Тэр үеийн улс гэхэр юм хил хязгаартай биш. Монголын улс гэдэг бол харьяа ноёд хануудын ингээд энэ тэнд ингээ өөр өөрийн улсуудтай. Тэгээд тэр нь нэгдээд нэг улс болдог. Тэгээд зөрчийн улс гэдэг бол Чингис хааны Ахмад хүү зөрчийн удмын ноёдуудын хануудын хан хөвгүүдийн эзэгж байгаа улсыг зөрчийн улс гэж нэрлэж байгаа. Тэгээд зөрчийн улсыг бид нар одоо ингээд Алтан орд гэдэг. Алтан орд гэдэг чинь бүрд сүүлд энэ улсын сүнцэн хойно түүхчдийн өгсөн нэр. Өөрснөө бол өлөг улс гэж нэрлэж байсан байна. Зөрчийн улсыг. За тэгээд нөгөө Монгол уламжлалаараа Зүвч хаан байхад зөрчийн улс, Зүвч хаанаас орсны дараа Бат хаан залгамжлсан бол Батын улс. За тэгээд Бэрх хаан залгамжлахаар Бэрхийн улс гэдэг ингээ явцсан байгаа юм л да. Тэгээд энийг бид нэр ингээд нэг улс гэж бодож хараад байгаа. Одоо манай түүхийн аягүй олон газрын зураг дээр Алтан ордын улс гээл ингээд нэг улс бичээд идэг. Гэтэл тэр чин дотроо Цагаан орд, Хөх орд, Саарл орд гэдэг доороо хийж гурван улсын одоо юу гэх нэгдмэл нэг одоо улс төрийн нэгж болж төвлөрж байгаа байхгүй. Гэхдээ бүгд зөрчийн хөвүүд. Зүвч хаан маань бол их олон хатантай байсан юм. Бүр их олон хатны их олон хүүхэдтэй хүн байсан шүү дээ. 10 одоо энэ чинь 13 юм уу 16 юм нийлээл маргаантай байдаг. Хамгийн эхлээд Зүвч хааны анх дугаар хатан бол Хэрэдийн Ван хаан Тойрлын дүү Жаран хамбуугийн охин Нэвтүтмэн Шүжин гэж байсан. Тэр хүүхэд гаргаагүй. За тэгээд дараа нь Хонградын Сартаг гэж хатан буулгаж авсан. Тэрнээс бол энэ орд эзэн гэж хүү төрсөн. Энэ 1206 онд төрсөн гэхийг бодоход энэ орд эзэн бол одоо энэ Хинтийн нурууны хөх нурын орчим төрсөн баг. Яг л 1206 онд тэнд Чингис хааны чинь одоо юу болгож байгаа шүү дээ, тий? Хаанаар өргөмжилж байгаа шүү дээ. Тийм болохоор тэр хавцаа төрсөн болов уу гэж. За тэрний удаах хатан Алчин ноёны юу бүртээ хатны дүү Алчин ноёны охин Хонградын Үхий хатан гэж. Үхий юм уу, Үхий юм уу? Тэрнээс бол Бат хаан төрсөн. За тэгээд тэрний дараа Бэрхчээр Бүри энэ гурвын ээжийг Хорезм султаны охин хаан Хорезмын шахын охин хаан султаны өвч гэж нэрлэдэг. За үгүй юм байна гэж бид нар хаттын дугаар дээр инх бат ярьсан шүү дээ. Нэг төрсөн оноор нөгөөхөр яагаад энэ хаан султаны хүүхэд байж таарахгүй байна гэдэг. За баргын хөтлөг гэж хатан байсан. За тэрнээс Чимбай гэж төрсөн, Хэрэдийн Хүйг гэж хатан байсан. Тэрнээс Тангууд гэж төрсөн. Бас Хэрэдийн Нисэр гэж хатан байснаас Шибан Чулуун гэж. Мэргэдийн Хагрын хатнаас Туг Төмөр гэдэг ингээд. Туг Төмөр нь 13 дахь гэж явдаг. За тэгээд тэрнээс гадна Жамиата барих гэдэг одоо нөгөө Судрын чуулган гэдэг Рашид эдийн номыг бид нар их судалдаг шүү дээ. Тэгээд тэн дээр бол Мухаммед гэж хүү байгаа. Энийг хаан султаны хүү гэж магтгүй гэж ярьдаг.
өдүүр гэж байгаа юм. За бас Муиз Аль-Ансаб фи ажрат Саладин Могул гэж нэг судар байна. Би буруу дуудаж байгаа бол үзэгч намайг өршөөгөр. Тэн дээр эсэн хугаач хүтдүүр гэж бас дахиад 3 хүүхдийн нэр гарч байгаа. Тэгэхээр зэрэг энэ их олон хан хүүд байгаа ч тийм. Тэгээ мэдээж хэрэг энд бол хаан ширээгийн залгамжлсан нь бол бат. Тэгтээ ингээд хорд эзэн өөрийн нэг улстай, Шибан өөрийн нэг улстай гэдэг ч юм уу ингээд өөр өөрийн улстай байсан байгаа юм л да. Хөхөрд оршин тогтносон хугацаанд хизэнээс хизээ үеийг хамрах юм. Тэгээд газар зүйн байршлыг зүгээр л төний хэлж байгаа шиг зөвхөн болохоос одоогийн Казахстаны нутгаас цаашаага гэдгээр төсөөлөх юм уу. Тэгээд зүчийн улс нь хөхөр цаарл орд болж ингэж хэрхэн хуваагдсан юм эсвэл нийслэлийн үед тэрийг дахиад үзэж жоохон тодорхойлохгүй бол эн чин зүчийн улс бүрлдэн тогтох үе гэж нэг бас нэг хэсэг үе байна шүү дээ тийм. Тэр бол эхлээд одоо нөгөө Хорезмын дан дууссаны дараа дэжтэй Кипчакийн талын зүүн хэсгийг одоо нөгөө монголчуудын мэдлэлд орчиж байна тийм. Өөрөлдвөл Балхаш нуур ичс мөрнөөс цаашаага баруун тишгээ жоохон явж байгаа. Эхний нутгийн эхний хэсэг нь. Тэгээд дараа нь баруун зүгийн аяндан Хевчакийн дан явагдаад тэр Хевчакийн дайнаар чинь одоо энэ улс нь тэлээд тэгээд ингээд ижил мөрөнний балгааруудыг эзлээд за тэгээд башкирууд манай талд одоо дагаар ороод ингэж явсаар байгаад Оросын юунд улсуудыг хараад болгоод тэгээд Европ хүртэл яваад гэхдээ Европын улсуудыг бол аюу харьяат улс болгоогүй Европоос бол Урмын Болгар за тэгээд Кремийн хог энэ төр бол энэ Алтан ордын бүрлэхэнд орсон л доо. Тийм болохоор зэрэг одоо ижил мөрнөөс баруун тишээ Днестр мөрөн хүртэл одоо үндсэндээ Болгар Урмын нутаг хүртэлх нутаг нь бол цагаан орд гээд Батын удмынхан хаан суудаг. Тэгээд энэ улсын тэргүүн. Ижил мөрнөөс наашаага Эрчис мөрөн хүртэлх нутаг болохоор зэрэг хөх орд гээд орд эзний харьяа нутаг. Тэгээд Сибирийн хэсэг рүүгээ хүрээд ирэхээр Саарл орд гээд Шибаны харьяа нутаг гэж. Энэ дээр нэг тийм энэ төмрийн улсын түүхчдийн бичсэн номноос болоод өргөндийн түүх судлалд хөх ордын цагаан орд гэж нэрлээд ингээд ингээ бодлон үсэд байгаа юм. Тэрийг бол бас ойлгож болно яагаад гэвэл тэр үед төмрийн улсын түүхч гэдэг чинь нөгөө хөх ордын хаан Тогтмиш чинь нийт Алтан ордыг эзэгцэн байсан үе байхгүй. Тийм учраас тэрийг нь Акарда буюу цагаан орд гэж нэрлээд ийснээс болоод тийм ойлголт төрсэн байдаг. Ер нь бол энэ зүүн хэсэг нь хөх орд, баруун хэсэг нь цагаан орд, тэгээд хойд хэсэг нь Саарл орд байсан байна гэдгийг бол энэ Хорезмд байсан түүхч Үтмиш Хажи гэж түүхчийн номон дээр бичсэн одоо юугаар домгоор хэлж болж байгаа юм л да. Тэр хөх ордын хаан за зүчийн улс бол тодорхой зүч хааныг байх үед би нөгөө цаг хугацааны юуг асууж байгаа хэдэн оноос эхлээд ингэ хөх орд бий болж байгаа юм. Дээр нь яг энийг залгуулад хөх ордын эхний хаан орд эзэн гэж тооцоо явуучих юм. Угаасаа айгүй амбицтай нэртэй тий. Улсын одоо эзэн гэсэн утгатай нэртэй юм шүү. Ордын эзэн, улсын эзэн ч гэсэн үг шүү дээ. Ордын эзэн гэдэг чинь орд гэдэг чинь юу шүү дээ одоо хүрээ чинь хааны хүрээг л хэлж байгаа шүү дээ. Бүр тийм том биш. Тийм том гэж ойлгож болно ойлгохгүй гэж болох баг. Энэ нэг сони юм байна. Ахмад хүн орд эзэн шүү дээ. Тэгэхэд бат эцгээгээ залгамжилж байгаа. Бат чинь 3 дугаар хатны хүү байхгүй. Тэ? Энэ дээр бол бас бүрт хатны лобби орсон болж таарад байгаа. Ягаад гэвэл 1227 оны хавар зүч хаан нас барсан. Тэгэхэд бол Чингис хаан амьд сэрүүн байсан үе. Тэгээ хөвүүд нь Чингис хаан дээр ирсэн байна. Одоо хаан эцэг нас барлаа. Одоо яах вэ гэж. Тэгэхэд Чингис хаан бол Батыг одоо тэр Үтмиш Хажигийн бичсэн домог дээр Чингис хаан цагаан бүрээстэй алтан босготой өргөө нэгийг бариад хөх бүрээстэй мөнгөн босготой өргөө нэгийг бариад Саарл бүрээстэй төмөр босготой өргөө нэгийг бариад тэгээд Батыг цагаан бүрээстэй алтан
босготой өргөөнд оруулаад орд эзний хөх бүрээстэй мөнгөн босготой өргөөнд оруулаад хэнийг Шибаныг саарл бүрээстэй төмөр босготой өргөөнд оруулсан юм а гэж. Тэгээд тэндээс эхлээд одоо цагаан орд, хөх орд, саарл орд гурав үүссэн юм домогтой гэж. Тэгэхээр зэрэг хөх орд үүссэн цаг хугацааг гэвэл одоо 1227 гэж үзнэ дээ. 1227. Тий. За энэ ордын эзэн бол шууд орд эзэн. Тий. Энэ хааны одоо дэлхийн түүхэнд юм эсвэл монголчуудын түүхэнд байгуулсан гавья зүтгэл эзэлсэн улс орн одоо сая гол үйл явдал дээр дурдж штэ Польш Германы армид буцаглаа гэдэг. Орд эзэн хааны талаар нэг тодорхой ярил. За тэгээ хоёулаа 1206 онд төрсөн гэдэг түрүү дурдсан тийм энэ орд эзэн гэдэг хүн. За тэгээд тэр ерөнхийдөө Зүчийн улсын зүүн гар буюу хөх ордын одоо эзнэр одоо томилогдож штэ тийм учраас энэ орд эзний хүүдийг бол зүүн гарын хаан хүүд гэж нэрлэдэг байсан байгаа. Тийм учраас 1235 онд Хевчагийн дайн за бид нар баруун зүгийн дайнч гэж нэрлэдэг те. Энэ дайн эхлэхэд бол орд эзэн өөрийн цэрэгтэйгээр хамгийн эхлээд одоо буртаасуудтай байлдсан байдаг. Тэгээд дараа нь цаашаа одоо зүүн хойд Оросын нутг руу давшиж ороход тэнд одоо ихэвчлэн байлдсан юм мэдээтэй байдаг. Тэгээд дараа бүр 1241 онд Монгол цэрэг Европ руу орсон шүү дээ. Европ руу ороход бол 3 замаар хуваагдаж орсон. Бат, Сүбэдэ хоёр бол үндсэн цэргийн хүчээ аваад Карпатын руу даваад яг Унгарыг чиглээд явсан болвол орд эзэн Баядар, Цагаатай хүү Баядар нэг нь за энэ хоёр Бурундай ноён. Энэ гурав одоо зүүн баруун замын цэргийг ахлаад Польшийн нутг руу цөмөрч орсон байдаг. Өмнө талын буюу одоо зүүн гарын цэргийг бол хадан өгөөдөн хүү хадан ахалж энэ Урмыны нутгаар Болгар Урмыны нутгаар орсон ийм мэдээтэй байдаг л да. Тэгээд орд эзэн бол Польшийн нутагт ороод за Краков Сандомирыг бол цэрэг бөөнөрөө явж эзэлсэн баг. Тэгээд эндээс хэд хуваагдаж яваад тэр үед бол орд эзэн одоогийн Литвийн нутгийг явж одоо эзэлсэн ийм мэдээтэй байдаг. За тэгээд дараа нь Вроцлавыг бүсэлж авсан. За тэгэхэд бол нөгөө Краков Сандомирыг эзэлчээд Вроцлав руу орд эзэн салаа авчиж байгаа байхгүй. Вроцлавыг эзлэх гэдэг. Ингэжсэн. Тэгээд энэ үед бол нөгөө үнэн сүжигт Генрих гэдэг бол Польш өөрөө бас их олон бант улс болчихсон. Их Польш, баг Польш, одоо Силез гэдэг. Тэр үнэн сүжигт Генрих гэдэг маань Силезийн ван. Тэгээ яг ерөнхийдөө Польшийн том ван гэх юм уу да. Тэгээ үнэн сүжигт Генрих армаа цуглуулад ирж гэн гэсэн мэдээ аваад тэгээд хамгийн гол нь Бохемийн ван Венцслав өөрийнхөө армийг татаад бас ирж гинэ гэсэн мэдээ авсан баг. Тэгээ энэ хоёрын цэргийг нийлэхээс өмнө цохино гэд энэ Легний сот дээр одоо Монгол цэрэг буцаж цугларахад орд эзэн чинь Вроцлавыг бүсэлж ийсэн орхичоод Легниц руу ирж энэ одоо том тулалдаан болсон. Энэ том тулалдаанд бол орд эзний цэрэг бол Рицерийн хүнд морин цэрэгт их хохирол учруулсан гэж. Энэ бол Мангатай Жанжин гэж тэр үед бодвол Мангууд аймгийн хүн байсан болов гэж бодож байгаа. Тэр Мангуутай Жанжин бол дайрж ороод хурам жухралт хийгээд Рицерийн морин цэрэг араас нь давшихт нь орд эзний цэрэг хааж харавсан гэж. Энэ бол Рицерийн цэрэгт их том хохирол учруулсан гэсэн ийм мэдээ байдаг л да. Тэгээд Лигницийн дэргэд Польш, Герман чууд нэлийн их олон газрын за юу хамтарсан өвчийг буцагчаад тэгээд нөгөө монголчууд чинь цаашаа давшилгүй бүгдээрээ орд эзэн Баядар хадан гэтэр бүгд буцаад Унгар руу явчихж байгаа. Яг гэвэл нөгөө Хайнаны стратегийн төлөлтөөр гол цэг чинь Унгар штэ. Польш руу орж байгаа цэрэг бол
тэр үед одоо нөгөө манайхны тагнуулын ажил маш сайн явдаг байсан учраас энэ жишээлбэл энэ Венцславын хүүтэй Унгарын Беловангийн охин суусан. Тэгэхээр одоо худыгаа хамгаалах гээд энэ нөхрийн зэрэг ирнэ гэж тооцож байсан үнэн сүжигт Генрихийн охинтой Белогийн хүү суудсан. Энэ нөхөр ирнэ гэж тооцож байсан. Тийм учраас тэднийг тэнд нь одоо замгүй байлгах зорилгоор орж байгаа зэрэг байхгүй. Үндсэн дайсан нь бол одоо Хевчакийн хожин хааныг агуулж байсан одоо Унгарын их ван Бела 4-р Бела байсан байхгүй. Өөр ямар нэг байлдан дагуул хийгээгүй. Тэгээд ингээд дандаа баруун тал руугаа хийсэн товтлогоонууд л хийсэн хаан байсан байна шүү дээ. Тэгээ өөр нэг танд яваагүй. Энэ ер нь тэгээд мань хүн чинь 1251 онд нас орсон гэсэн мэдээтэй байдаг. Энэ бол энэ Хятадын дайн манд бол яваагүй. Батхан бол Хятадын дайнд явсан шүү дээ. Орд эзэн бол явсан гэсэн мэдээ байдаггүй. Зөвхөн 1246 онд Гүйгийг их хаанаар өргөмжлөхөд бол хуралдаад нь оролцсон гэсэн мэдээ байдгийг. За энэ юг хэлж байна гэхлээр эн чин мань хүн чин Батынхаа дүүгийнхэн зараалаар ирж байгаа. Батүр оролцохгүй гэж та Гүйгтэй муудалцсан. Тэ? Очил айгүй бол нухчих аюултай. Орд эзэн бол муудалцаагүй учраас очиход бол асуудал байхгүй. Тэгээд эн чин тэнд очиод энд юу болж байна? Хэн дагаж намилж байна? Хэн эсрэг байна гэдгийг бүртгэж явал хүн байхгүй юу? Нэг утгаараа. Тэгээд яг өөр нэг орд эзний тухай айхтар мэдээлэл их ховор юм билээ. За орд эзнээс хойш хөх ордын хаан тулсаад өөр дараагийн залгамжлагч хаадууд. Тэгээ ер нь гэхдээ орд эзний үед хөх орд гэдэг маань нутаг дэвсгэр нэг тодорхой болж байгаа байхгүй юу? Яг тэгвэл нөгөө Алтан орд чинь нутаг дэвсгэр тодорхой болоод Алтан ордын зүүн гар гэхээр одоо Ирчис мөрөн тий Балхааш нуур. За тэгээд ийшээгээ баруун тишээ яваад өмнө тишээ яваад ирэхээр Сэрдарья мөрөн. За баруун тишээ яваад ирэхээр Уралын нурууны өмнөд хэсэг Могажарын уул гэж одоо энэ баруун Казахстан шүү дээ. Могажарын уул за хойдолтой Сибирь гэдэг юм ингээд нутаг дэвсгэр тодорхой болж эхэлж байгаа. Нийслэн Сигнак хот байсан байгаа юм. Ер нь бол энэ хүн болвол өөрөө нас барахынхаа өмнө 4-р хүү Хонграныга миний хаан ширхэг залгамжлна гэж гэрээслээд нас барсан байдаг. Орд эзэнд бол нэг том онцлог бай. Энд чинь дүүг нь улсын хаанаар өргөмжилж штэ тий. Энэ баргийн хүний амбиц хөдлөх ёстой юу да. Тэгэхэд бол харин мань хүн Баттай бол хизээч зөрчилдөж байгаагүй. Ер нь аяндайд бол цуг явж исэн. Өөрөөр хэлбэл Чингис одоо өвөг эцгийнхээ зарилгыг хадуу сахиж исэн байна. Саарл орд, цагаан орд, хөх орд бүгд ах トゥ нарын л шүү дээ. Улсууд шүү дээ. Тэгээ бүгд ах トゥ нарын улсууд их өөртөө эцгэлтэй хүмүүсийн улсууд л та. Гэхдээ эн чинь нэг дахиад нүүдэлчтэй улсын нэг зовлон нь юу юм гэхэлэр цаашаага үеийн ингээд одоо үе залгамжлах тусмаа нөгөө төрч холдоод явчихдаг. Одоохондоо бол одоо ингээд орд эзний үед бол Чингис хаан ч өвөө нь шүү дээ. Тэг аав нь зөч вэ те. Тийм болохоор эдгээр чинь хоорондоо бас их дотн холбоотой байдаг. За тэгэл Хонграны үед гайгүй. Энэ хөх орд бас их нэг талаас их хазтай, нэг талаас их хазгүй болсон. Ягаад гэвэл эн чинь ингээд нэг тийм Монголын эзэнт гүрний голд байгаа биз. Тэгэхээр дайн дажны хөлтний хөртөд байхгүй. Ер нь бол нэг тэр талаас их хазтай. Нөгөө талаас хазгүй гэж хэлж байгаа нь юу юм гэхлээр тэр эзэнт гүрний чинь баялагч нөгөө нэг худалдааны замаар урсж байгаа штэ. Худалдааны зам хөх ордын нутгаар бараг явахгүй. Ер нь гол худалдааны хот нь Сигнак байсан баг. Тэгээ эн чинь нөгөө Хятадаас гарсан худалдаач ууграар дамжаад ууграасаа Дундад Аз руу орохдоо нөгөө Мавринахар энтерт байгаа Бухар, Самарканд гэдэг том хотууд руу тэгээ өмнө тийшээ явахаараа Афганистаны Балх, Герат руу яваад хойдлороо явахаараа Алтан ордын том хотуудаар яваад тэгээ Хардангис хүртэл явцдаг. Тэгэхээр хөх орд бол эдийн засгийн хувьд одоо цагаан ордоо бол жоохон сул өвтөртөв. Тэгээд нүүдлийн одоо юунод овг аймагуд зонхилсон хот нэлийн тийм багтай тийм улс
тийм юу л болж байгаа юм да. За гадаад байсан баг та. Тэгэхээр чин нүүдэлчдийн зовлонч байна. Тэгээд ер нь ус гүрний зовлон байлгүй дээ. Гадаад байсан байхгүй болохоор дотоод тэмцэлтэй. Ялангуяа орд идсэн хаанаас хойш автаж эхэлж байгаа байлгүй. 20 жилийн самуун гэж нэг түүх багч гэнэ хүүх ордын түүхэнд. Тэр ч арай болоогүй. Тэр чин хин орд эзний хүү хонгорон залгамжилсан гэж бид гисэн шүү дээ. Тэр чин яг бараг 30 жил хаанчилж байгаа. За тэгээ хонгорооны хүү хончи гэж байсан байгаа. Хончич бас нэг 20 жил хөх ордог захирж байгаа. Тэгээд энэ үед бол хөх орд их айтайхан байдалтай байсан гэдэг энэ Марко Поло тэр үед нөгөө энэ хөх ордын нутгаар явж өнгөрсөн. Тэгээд тэр Марко Пологийн номонд хончи хаан бол албад дард ихтэй хинтээж дайсагдаг бо амар тайван хаанчилдаг байсан гэд бичсэн баг. Энэ бол нэг юм харьцангуй сайхан тайван үе байсан байгаа. За тэгээд одоо ястай чиний хэлдгээр нүүдэлчдийн сайхан уламжлалын дагуу хончи хааны дараа за хончигийн баян хаан ширийн цуух хөстэй болонгууд өөр нэг хөвлөг гэж нөхөр гарч ирээд өө тийм баахгүй би хаан ширийн цуух хөстэй гэд ингээд баянга төрөхөд унгачиж байгаа. Одоо нөгөө нүүдэлчин одоо аймагуд байгаа учраас хэн олон зэрэгтэй хүн тэр нь дийлэн штэ. За ингээд тэгсэн эн чинь нөгөө нэг өмнө талаараа цагаатай улстайгаа хэлж байгаа штэ тий. Тэгээ цагаатай улсад нөгөө Дуваа гэдэг хаан илчгсэн. Нөгөөдөг чинь бас нэг хохордод өөрийнхөө нөлөөг тогтоох гээд. Тэгээд тэр хөвлөг гэдгийн ардталт чинь одоо нууц тоглолт хийж байгаа нь цагаатай улсын хаан Дуваа байхгүй. Тэгэнгүүт нөгөө Алтан ордын хаан тогтох чинь энэ ер нь биш болох гэж байна. Энд чинь өөрийнх хохордоо өөрийнхөө зүүн зүгүр гэж харж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр нэг цагаатай улсын нэг нөхөр тийшээ очиж нөгөө хохордыг өмүүлээд байна гэх. Тэгээ баянг дэмжиж нөгөө цагаан ордоос нь цэрэг явуулаад. За ингээд нэг юм жижигхэн дотоодын дайн эхэлж байгаа юм л да. Энийг бол нөгөө үүмэний үе гэж. Хөх орд доторх үүмэний үе гэж. За тэгээд тэр дараа нь тэр юу яж байгаа баян чинь нөгөө хөвлөгөө дараатгсан чинь дүүн мангуудаа гэж дүүн бос ахихаа эсрэг бослог гаргаад гээд тэгээд нөгөөх нь зүхтаж явж хагаад тэр нөгөө хөвлөгийн хүүд алагдаад гээд ингээд нэг хэсэг бужигнчиж байгаа байхгүй. Тэгээ энэ бужигн энэ тэмцэл энэ бужигнчээсэн нэг 1318 он хүртэл гэж бужигнаад ч 1201 оноос бараг 20 жилийн юм болчихж байгаа байхгүй. За тэгээд дараа нь энэ баян алагдсны дараа тэрний хүү сас бух юм шиг байна. Тэгээд за энэ сас бух тэрний хүү Эрдэнэ гэж энэ хоёр хааны үед бол харин маргаан тасарсан. Яг бол нөгөө баян чинь өөрөө нэг бахан хэрүүл зодон донд явцсан дайсантай болцсон юм тийм байсан бол хүүдээр нэг тийм маргаан гараагүй ингэ явжсэн. Тэгээд Эрдэнэ хааны Эрдэнэчний хуудан ханчлаагүй. Тэгээд тэрний дараа Мубарак хажаа гэж хүн хаан ширийн цугад. За тэр үеэс эхлээд хөхот чи ер нь хөхорд чи ер нь жоохон тийм бие даах хандлага гаргаж эхэлсэн баг. Тэр үед бол Алтан ордод Үзбек хаан ширийн суудсан байсан үе. Тэгээд юу байсан нөгөөдөг чинь өөрийн нэртэй зоос моос дэлдэж эхэлсэн баг. Мубарак. За тэр бол дундад зууны үеийн ойлголтоор чи өөрийн нэртэй зоос дэлдэд эхэлж байгаа бол би тусгаар улс би тусдаа мөнгө нэмэгддэг гэж хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт нь Үзбек хаан энэ ингэж дураараа ажиллахгүй гэд өөрийнхөө хүүд цэрэг ахлуулад хөх орд руу дайрж орсон баг. Тэгээд энэ дайн болж явах үед Үзбек ханаас ороод тэгээд нөгөө Тэнибек гэд хөх ордог дайрж исэн хүн уулын том хүн нөхгүй. Тэр нь залгамжлах хэрэгтэй байсан. Нөгөөдгөө чи ээж амжааг багт нь Жанбекийг дүүгийн хаан ширийн суулгаа хийсэн. Тэгээд тэр нь дахиад Алтан ордынхаа өөрийнх нь хямралыг өрн дуудсан ийм үйл явдал болсон байгаа юм л да. Тэр саяын залгамжлагч хаадуудын үед нэр нь ингээд Монгол байснаас сүүлдээ илэрхий ислам шинтэй болж эхэлж байна. Тэгэхээр энэ хөх ордох шашны асуудал бас нэлээд эрт үүссэн юм эсвэл ер нь шашны нөлөө нэлээд байсан юм. Ялангуяа ислам шашны. Мэдээж хэрэг
анх эзэлсэн монголчууд бол бөөгийн шашинтай хүмүүс болцоо байсан шүү дээ. Тийм учраас нэг хэдэн үе ерөнхийдөө нэг тийм шашинд орохгүй яваад байсан. За Бэрх хаан бол мусульманы шашинтай хүн байсан. Тийм ч учраас манай хүн чинь ерөө хөлгүү хааныг ойролт орнод руу мусульманы орнууд руу дайрлаа, Багдадын халифыг аллаа энэ гэсэн шалтгаанаар Илхан Тулстай муудалцж дайндаж болж исэн шүү дээ. Үүний хэрэг дээр бол Азербайджаныг булаацалдсан хоёр л доо. Гэхдээ тэр нь ч бас нэг гоё шалтгаан гаргаж хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш бүгд бас тийм байгаагүй. Тэр бат одоо Алтан ордын хаадуудаас сартаг бол Христосийн шашинтай байсан ч гэдэг юм уу те. Ийм зүйл байсан л да. Энэ Мубарак хажаа гэд сая би хэлчихлээ шүү дээ. Эрдэнэ хааны хүүхэд. Энэ үед бол бүгдээр мусульманы шашинд ихэнх нь орж эхэлж байгаа. Узбекч нь бол Бэрх хаан бол өөрөө мусульманы шашин шүтдэг байсан ч гэсэн нөгөө албат ардаа заавал мусульманы шашин шүт гэж албадаггүй байсан юм шиг байна. Узбек хаан бол бүр зарлиг гаргаад мусульманы шашинд орцгоо гэж. Тэр нэг хоёр сонин процесс үүсгэсэн байна. Нэг нь бол яаж байгаа юм гэхлээр нөгөө нэг энэ дотор ч нөгөө Несторын Христосын шашинтай олон монголчууд бас байгаа шүү дээ. Тэднэр нэгэнт одоо ийм байдал үүссэн учраас бид нар энэ хааны зарим нь мэдээж мусульманы шашинд орсон л байх. Зарим нь бол тийм байхгүй гэд Орос руу цугтаачиж байгаа. Тэгээд тэнд Оросд тэр Монгол татар гаралтай олон ноёдууд үүсэж байгаагийн нэг шалтгаан нь энэ шашин нэгтнээ дагаж тийшээгээ дөрвж байгаа ноёдууд гэж бий болж байгаа. Хоёр дахь сонин үзэгдэл нь юу юм гэхлээр тэр үеэс эхлээд нөгөө мусульманы шашинд орсон хэсгийг Узбекууд гэж нэрлэдэг болчихж байгаа. Яг Узбек хааны зарлагыг дагаад мусульманы шашинд орсон. Тэгээд өөрөөр хэлбэл одоогийн бидний нөгөө Узбек гэхээр одоо Узбекистаны узбекуудыг ойлгох баг. Тэр биш, тэр үед энэ үндэстэн гэдэг юм чинь бүр 18 дугаар зуунд үсч бий болсон юм ч гэдэг. Тэрнээс өмнө бол хүнийг юугаар ялгахгүй гэхлээр чи ямар ноёны харьяа чи ямар шашин шүтдэг гэдэг ийм л юмар ялгадаг байсан байхгүй. Тийм учраас хүн маань хоёр хуваагдчихсан байна. Одоо мусульманы шашинд орсон хэсэг нь Узбекууд, ороогүй үлдсэн хэсэг нь Калмакууд. Халимгуудыг очихоос өмнө нэр нь бэлтгэгдчихгүй. Дараа нь халимгууд ирсэн, халимгууд чинь буддын шашинтай хүмүүс ирж штэ. Тэгэнгүүт нь энэ Калмакууд байна гэд тэгсээр байгаа халимг гэдэг нэршил нь юу болчихсон гэж нэг тийм тайлбар бий л дээ. Энийг ийм хоёр сонин процесс үүссэн бас шашныг дагаад үүссэн байна л да. Дундад Азийн улсууд одоо Монголын эзэнт гүрний заламжлал улсууд исламын шинж их урдаар явуулсан байна. Тэгтэл цаана байгаа бүр дахиад цаашаа баруун талд Илхан Тулс буддын шинжтэйгээ үлдчихийг сонин процесс юм бэ. Хааны хэд хэдэн үе тэгээд дараа нь Усайд Баатар хааны үеэс эхлээд бас лалын шинж орцсон шүү дээ. Газан хаанаас эхэлсэн баг шүү. Хөх ордын одоо дотоод үйл процесс улс төрд доглон төмөр бас нэг хэсэг отголцсон уу? Доглон төмөр хүрэхээс өмнө нэг том процесс явсан. Нөгөө цагаан орд биш үү? Одоо энэ улсын толгой улс гэх юм да тий. Цагаан ордод 1357 онд нөгөө Жанбек хаанчнаас орсон. Узбек хааны хүү. Тэгээ Жанбек хаан нас орсон юм уу, алдсан юм уу бас их тодорхой биш. За тэгээ тэрний оронд нэг Бердбек гэдэг хаан гарч ирээд Бердбекийн Гүлбаа гэдэг нөхөр орлаад Гүлбаагийн дараа нь хинчвлээ. Одоо тэгээд нэг 20 жилийн турш 25 хаан зарим нь 2 сар хаан суусан болсон. Тийм нөхдүүд ингээ бужиглж байгаа. За тэгээ ингээ бужигнаад эхлэхээр энэ нэг сони юм үүсгэсэн хөх орд учрагдчихж байгаа. Яг гэвэл энэ нөгөө Мубарак хажаа гэж хаан байсан гэсэн шүү дээ. Тэрийг нөгөө Узбек хаан чинь хүүгээ явуулж байгаа дардсан гэсэн шүү дээ. Тэгээд нөгөө Узбекийг залгамжсан Жанбек хаан бол тэр Мубарак хажаагийн дүү Чимтай хаанаар тавьсан байхгүй. Тэгэнгүүт Чимтай төвийн улс төрд оролцохгүй зай бариад. Тэгээд тэр нөгөө сарай хотыг тойроод болж байгаа алдсанд ерөөсөө оролцохгүй ингээд татаад тэгээд нөгөө дайн байлдаанд оролцохгүй болохоор чинь тэр хүний чинь бас хүч чадал хэвээр хадгалагдсан шүү дээ. Бусдууд нь тэнд сарайг тойрж байлдаад бие бинийг халаад хүчин суулраад байгаа үстэй тий. Тэгээ энэ Чимтай хаан бол хөх ордыг одоо хүчрхэгжих суурийг тавьсан юм байна. Тэгээд 1360 онд Чимтай нас ороод тэрний хүү Урус хаан болсон. Энэ үеэс эхлээд хөх ордын хаад нөгөө
цагаан ордын хаан ширээ рүү өнгөлцөж эхэлсэн. Яг л нэгдүгürt хүчтэй болсон. Тэнд чинь нөгөө алдсаар бүгдээрээ суларцсан биш үү те. А хоёрдугаарт нөгөө цагаан ордын хаан ширээ гэж дандаа Батын удмынхан залгамжилдаг байсан шүү дээ. Гэтэл заримдаа буужигнаа тэр нөгөө 20 хэдэн хаан солигдсон гэсэн шүү дээ. Тэрэн доторч Шибаны удмын нөхөрч очиж сууж байгаа, Сибирийн нэг нөхөрч очиж сууж байгаа тэр оронд чинь. Бараг хаануудын нэрийг хэлэхэд хэцүү, цэжлэхэд хэцүү. Тэгэнгүүт Урус ч хүчтэй биш шүү дээ, бодож байгаа шүү дээ. Гүйлчдүүд тэгээд яагаад одоо манай ордын эзний удмынхан тийш очиж болдгоо гэдэг юм асуудал гарнаа да. Тэгээд зэрэг хүчтэй болсон. Тийм учраас энэ үеэс эхлээд Хурдын хаадууд ч нөгөө төвийн хаан ширээ рүү одоо өнгөлцөж эхэлсэн ийм үе байгаа юм л да. Тэгээд тэндээс нөгөө доглон төмөр түүнтэй холбоотой сэдв чинь эхэлж байгаа. Яг л Урус хаан чи ерөөсөө энэ ижил мөрөнлөө дайрнаа гэд цэрэг татчихлахгүй. Одоо нөгөө цагаан ордоо эзлэх гээд. Тэгээд цэрэг татж эхэлсэн чинь энэ Мангашлак гэж одоо Каспийн тэнгисийн зүүн талд байдаг хойгийн захирагч Туй хожаа гэж туг төмрийн удмын аяа. Тэр бүтийн баахгүй тэгж юу тийшээ танд явахгүй цэрэгний илүүлэхгүй гингүүт нь Урус хаан дуудч чирээ цааслаа хийсэн байхгүй. Тэгэнгүүт нөхөө хүүн тогтомш гэж хүүн цухтаагаад тэгээд доглон төмөр дээр яваад очсон баг. Тэгээд доглон төмөр яг тэр үед доглон төмөрч нэг улсаа буцаагаад нэгтгэж ийсэн үе. Өөрөө чинь мань хүн чинь алтан уургийн хүн биш шүү дээ. Хүргэн тий. Тэгэхээр тэгэхээр хажууд нэг алтан уургийн хан хүү вэ нэгдэг бол бас доглон төмрийн улс төрийн бодлогод одоо их эргээр нөлөөлөх байсан юм шиг гоо. Тийм учраас мань нөхөр тогтмол шиг хажуудаа аваад янз янзаар туслаад цэрэг өгч буцааж явуулаад гэдэг юм болсон баг. Тэгээд сүүлдээ нөгөө Урус хаантай байлдах болоод яг дөрнөө тогтмолч чинь буцаж хөхөрдийнхөө нутагт ороод ирсэн хин Урус хаан чи хүүгээ явуулаад байлдаа хэлгэсэн. Тэр байлдаанд хүүн уулна хүүгийн цэргийн тогтмол шиг буцагсан ч гэсэн хүүн алгадчихсан баг. Тэгэнгүүт нь Урус хаан төмөр хаанд хэлчихлгээд миний хүүг алсан энэ нөхөр танаа тэнд оргонууд нааш нь явуул гэдэг. Тэгсэн чинь төмөр хаан өгдөөс нь надаас аврал ирж ирсэн хүнийг бол би тэгж өгөхгүй. Чи дай юмэр хүн бол би бэлэн гэдэг. За тэгээд ингээд дай эхлэх гээд төмөр хааны цэрэг хойшоо давшиж эхэлж исэн чинь Урус хаан нас орчихгүй. Тэгэнгүүт нь төмөр хөө данд дуусчлаа. Хаан байхгүй болсон. Гингүүтэд одоо энэ хөхөрдийн хаан чинь тогтмол шүү гэд зарлчаад яваад гэж байгаа. Тэгээд тогтмол шин жоохон хуншгүй итгээд. Гэхдээ яг хуншгүй гэх юм уу? Мань хүнийг бол яахаар байхгүй улс төр эдийн засгийн нөхцөл байдал нь шахаад исэн юм шиг. Тэгээ мань хүн чинь яг мань хүн ялагдсан, ялсан гэл янз бүрийн байдлаар ингэж яагаад угаасаа хөхөрд нь дампуураад эн чинь Урус хааныг насварахаар тогтох гээд хүн залгамжилчаад тэр чинь юу авга нас урсан сошныг 2 сар ч боллоо нас урчиж байгаа байхгүй. Тэгээд тэрний дүүгийн төмөр малих ч гэдэг юм уу. Тэр нөхрийг хаан ширээн залаад тэр ер нь жоохон гаж томтой нөхөр байсан юм шиг байна. Ноёдуудынхаа ихнэр октоодыг булааж авч хүчрхийлдэг. Тэгээд тэрнээс нь болоод ноёдууд маань хүн дургуцаад тэгээд нэг өдөр сигнахт өмнө гараад тогтмол шиг хаанаар залаад төмөр малихыг хөгөө явуулчихсан. Ийм л зүйл болсон лөө. Тэгээд тогтмол хөхөрдны хаанаар зовлонгоо суугаад тэгээд мань хүний ихний зорилго бол алтан урд ч өөрөө хямраад байгаа шүү дээ. Тэнд ч бас хөлтлөгөө нь олдохгүй бөө хэрүүл зодон байлдаан болж байгаа хөөх. Тэгэнгүүт мань хүн чинь алтан урд руу одоо цагаан урд руу дайраад тэгээд цагаан урдыг одоо эзлээд мань хүн алтан урдын хаан болчихж байгаа хөөх. Уулын төмөрт их гоё боломж гараад ирж байна тий. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь төмөр тэгээд одоо ингээ хойд хил аюулгүй болчихлоо гэж бодоод Иран руу дан хийгээ яваад гэж байгаа шүү дээ. За тэгээд дан хийгээ явж исэн чинь эхлээд мань тогтмол шүүл жоохон завгүй нөгөө мамай гэж нэг ноё юм байна. Мамай ноёныг чинь нөгөө баруун хил рүүгээ хөөцсөн. Нөгөөд чинь энэ Болгар Кремийн хойг тэр хавийг эзэгнээд Оросын татвар моторыг булаацалтаад тэгээд Оросуудтай байлдаад нөгөө Куликовын талд буцах өгдөөд энэ талаараа хоёулаа бүр номер 2 дээр ярьжсэн. Ийм зүйлүүд болсон. Тэгээд тогтмол бол нэгдүгээрт мамаг
одоо дарагдсан дээр нь очиод цэрэг явуулаад мамаг барьж аваад цаасалсан. Өөрөөр мань хүнд одоо өрсөлд хөнгө болчихж байгаа. Хоёрдугаар нөгөө Оросоо татвар төлөхөө байцсан байсан нөгөө Алтан ордын хаана юм бэ гэдэг нь ойлгомжгүй болцсон байсан үед тэрийг эцсүүлгод 1382 онд Москва гизлээшд очиж байгаа. Тэгээд Оросуудаас татварыг төлүүлээд ингээд мань хүн бол ингээд Алтан ордоо нэг жинхэнэ нутгаараа эзэн сууж эхэлж байгаа байхгүй. Тэгээд эзэн сунгуудаа мань хүн эхний хийсэн ажил юу юм бэ гэхэлэр доглон төмөртөйгөө муудалцсан баг. Тэгээ би тэр нэг жоохон уншгүй гэдэг. Нөгөө талаас энэ гарцаагүй байдал үүсэж байгаа. 1380-аад он гэдэг чинь нөгөө юунд Хятад байсан юан гүрэн мөгч гэсэн. Нөгөө монголчууд язгуурын Монгол нутг руугаа явцсан. Тэгээд энэ Хятадаас ирдэг худалдаа багасч байгаа байхгүй. Худалдаа багасангууд урсгал багасаад ирэнгүүт чинь урсгалыг чинь Төмөр хаан өөрлөгөө татсан штэ. Нөгөө өөрийнхөө хайртай Самарканд, Бухар хотуудаар худалдааны урсгалыг нь явуулдаг. Тэгээд нөгөө Алтан ордын улсын нутгаар явдаг худалдааны урсгал чинь багасч байгаа байхгүй. Байхгүй болчихж байгаа ч юм. Тэгэхээр арга байхгүй мөнгө нөгөө хүний чиглэл гэж байгаа байхгүй. Тэгээ маань үн чинь за тэгээ дээрээс нь бас яг тогтмошийн ордон дотор нэг хувилдаан гараад асуудал үүсэнгүүт нөгөө эдгээгээд Мангуудын ноён Дулуунбай Хатан гээд энэ хоёр нэгдээд тогтмошиг ер нь огцруулъя гэдэг хувилдаан хийж хагаад илрэнгүүт нөгөө эдгээ ноён доглон төмөрлөө зутгаа. Тэгэл янгоч нь за энэ ер нь миний одоо сөрөг хүчнийг агуулж гэдэг ийм ч юм давхар нэмэгдсэн юм шиг байна. Тэгээд нөхөр эхлээд Азербайджаныг булааж эзлэх дай хийсэн баг. Доглон төмрийн эзэнт улсын нэг хэсэг эсгсөөгөө. Одоо тэр үедээ бол доглон төмрийн улс чинь Азербайджаныг эзэгнчиж байгаа шүү дээ. Гэтэл тэр чинь цагаатай улс тэгээд Илхант улстай дай хийж исэн. Азербайджаныг өөрөөхөө нутаг гэж үзэж байгаа байхгүй. Тэгтэл нөгөө хин чин Азербайджан руу тогтмолч Азербайджан руу дайраад орчиж байгаа. Азербайджан бол үеийн үед Илхант улс Алтан орд хоёрын хоорондох хэрүүлийн ялим. Тэрийг дандаа эзэнхийн төлөө тэмцэл болдог. Ягаад гэвэл нөгөө худалдааны зам чинь Каспийн тэнгисийн доогуур тойроод Азербайджаны нутаг Муганы талаар дамжаад нэг нь ингээд Кавказын уулыг дамжаад Кримийн хойг руу явдаг. Нөгөө зам нь Тебризийг дамжаад цаашаа ойролт орнд руу явдаг юм. Өөрөөр хэлбэл нөгөө худалдааны бас дахиад мөнгө байхгүй. Ер нь Монголын түүхийг үзэх юм бол хоёр гар зодтолтод ихвэл мөнгө хаана вэ гэдгийг судлаад үзэхдээ шалтгаан айгүй ойлгомжтой гарч байгаа. Тэгээд тэгэнгүүт доглон төмөр шууд зэрэгэд та өрөөд ирсэн чинь нөгөө нөхөр чинь одоо болигээд Азербайджанаас гараа авчиж байгаа. За тэгээд за окей ийм болж тэгээд Иран руу дахиад нөгөө дайны хийгээ явуудаг гэж байгаа хгүй доглон төмөр маань. Тэгэнгүүт нь дараа жил нь нөгөө тогтмол чинь Мавринахар руу ороод ирж байгаа. Бүр Бухар Самарканд руу санаархад. За тэгээд эренгүүт нь одоо энэ бол 1380-аад он болж байгаа байхгүй. 88 он. За тэгэнгүүт нь доглон төмөр ерөөсөө энэ болохгүй нэгэд. Тэгээд ерөөсөө 1390 онд Алтан орд руу их том давшилт хийж байгаа доглон төмөрч. Тэгээ 1391 онд Кондорча гэж гол дээр хоёр цэрэг одоо тулж байлдаад тэгээд тогтмош ялагдаад нутгийн өнлөө цухтаагаад за тэгэхэд бол төмөр араас нь нэг сүртэй нэхээгөө чивүүлээ Сагнакаг эзэлж тачаал буцаа авчдаг. Явцсан байхгүй. Тэгээд ягаад гэвэл тэр үед чинь бас нэг энэ тогтмолчийн зүгээр байлдахгүй байгаа шүү дээ. Монголстаны захирагчийг талдаад татж байгаа. Египтийн султантай хөвөлдөж байгаа янз бүр болж байгаа. Тэгэнгүүт доглон төмөр чинь за энэ нөхрийг буцагчлаа. Одоо энэ Монголстаны нөхрийг буцах хэрэгтэй. Камеруудын нэг. Гэл ингээд тэр хавийг нэг юм цэгцлэх ажил хийж байгаа юм л да. Тэгээд дараа нь 1395 онд бол одоо ёстой жинхэнэ шийдвэрлэх тулдаа одоо давшилт хийж байгаа. Тэгээд тэр Терк гэж энэ Кавказд байдаг гол. За энэ Терк гол дээр бол тогтмошийн зэрэгийг өстой буцход тэгээд доглон төмөрч Алтан ордыг нэвт байлдаад
Оросын Елец хот хүртэл Кремийн хог хүртэл бүгдийг нийцэлж тагаад тэгээд буцаж байгаа байхгүй. Яагаад харьяанда авахгүй байгаа гэдэг нэг сони юм гарч байгаа. Ер нь бол тий. Манай хүн чи явахдаа нэг Коричак билүүнийг хаа нэг энэ бол одоо ингээд Алтан ордын хаан шүү гэж томилчаад тэгээ буцаа авчих. Ягаад гэвэл доголн төмөрт Алтан орд сэргэх хэрэггүй. Худалдааны урсгал жоохон болцсон шүү дээ. Тэр жоохон худалдааны урсгалыг Бухар Самарканд дээр авах хэрэгтэй болохоор тийм болохоор зэрэг тэр Алтан ордын том хотуудыг чинь бүгд шатагаа хийчихэж байгаа. Тэгээд нөгөө зах зээл байхгүй юм шиг худалдаа тийш явахгүй шүү дээ. Тэгээд тэр үеэс эхлээд Алтан орд ч сэрхэл авахаа байсан. Нөгөө мөнгө байхгүй, орлого байхгүй. Мөнгөгүй болохоор цэрэг өсөж болохгүй. За тэгээд дээрэс нь тахал нэрвэд өнгөрсөн гэд ингээд Алтан орд тэр үеэс эхлээд их хүч нь буурсан. Хоёлаа ингээд нэг мэдсэн чинь хөх ордоос Алтан орд руу орцсон гэж. Яг тэр үе чинь хөх ордын хаан Алтан ордын хаан болцсон учраас ингэж яригадаад байна л да. Хөх орд Алтан ордоо эзэлсэн учраас гэсэн үг үү? За тийм ээ. Тэгж хэлж бэрхшээц үе. Бэрхшээц үе. За тэгээд тэр тогтомш чинь яг нөгөө ялагчаад Литвийн их хонлоо зүхтагаа өвчиж байгаа шүү дээ. Тэр үед хөх ордод мангуудын эдгээн ноён одоо бэртэй болж эхэлж байгаа. Тэгээд эдгээн ноён хөх ордын хаан юм блэ бас нэг бухууга нөгөөдгөө марчлаа. Тэгээд тэр хоёр тогтомшиг буцаж эргэж орж ирэхэд нь Литвийн их банкын зэрэгтэй хамт Ворслог гол дээр буцахад ингээд ер нь тогтомшийн хувь зүй дуусч байгаа юм л да. Төмөр харин ирэх юм шиг байна гэж би харддаг. Тогтомш 2-3 удаа маньуныг одоо хулигтлаа гэх юм уу, араас нь удах шаалаа гэх юм уу, ийм үйлдэл гаргачаад байна шүү дээ, тий. Тэгээд одоо ингээд мань хүн чинь бүр буцхогдоод тэгээд нөгөө Литв руу гоочих нүүргүүлсэн. Нөгөө Ворслог голын тулдаан дээр тогтомшийн цэрэг хуурам чухралт хийсэн чинь нөгөө Литв цэрэг чинь хуурам чухралт мэддэггүй. Ялагчлаа гэж Литвийн цэргийн зүгтаагаад ялагдсан байхгүй. Тэгээд нөгөөдөг чинь тийшээ очих нүргүү болохоор Сибирь рүү зүгтаагаад Түмэнд нэг хэсэг байжгаад тэгээд одоо Доглон төмөр хаанд одоо загтлын болж байгаа. За би одоо ёстой буруу ойлголоо. Одоо намайг нэг харж үзээч. Одоо би болохоо байлаа гэд. Яг тэгвэл эдгээ чинь Алтан ордыг буцаа хөх ордыг Алтан ордтой хамт буцаа сэргийх оролдлого хийгээд эхэлж байгаа байхгүй. Ногоон орд гэдгээ байгуулад тэгээд тэрч бас нэг тэгж хинт төмөрч ерөн захирагдахгүй нэ гэдэг юм ч гэсэн төмөр хаалцсан баг. Тийм үү. Тэгээд илч эрэхт нь төмөр хаан яг тэр үед хятад руу дайнд мордох гэж ирсэн. Тэгээд одоо за би энэ хятадыг дарж ирчээд эргэж ирээ чамд туслана гэж хэлээд мордсон байгаа. Харамсалтай нь маяг замдаа насварцсан л да. Тэгэхээр төмөр хаан бол 2-3 хулигтуулчаад тогтомш дэмжнэ гэдэг байгаа байхгүй. Яг надад холбоотой асуулт тэр Доглон төмөрч одоо ширүүн дөрвөн догшин эрцгээр бол алдартай хамтан. Тэгээд тогтоомжт ягаад тэгээд зүйлээ хандаад байсан. Яг зүгээр үнэхээр өөрийг нь түшиж ирсэн гэдгээс илүү бас гадаад дай байлдаан өөр асуудлуудаас болоод ийм зүйл хандхаас барахгүй болсон юм шүү. Улс төрийн тооцоо байсан байж болно. За тэглээч гэсэн чинь 2-3 удаа өөрлөв чинь дайраад байгаа нөхрийг бол би чам туслана гэж хэлэх ёсгүй шүү дээ. Тэгээд төмөр хаан бол би чам туслана гэд. Тэгээд байгаа бас нэг тийм одоо юу гэх юм бэ? Би бол жудаг гэж хэлэхгүй тэр том улс төр болж яхад ямар юмныхан жудаг байх вэ тэр бол. Тэгтээ мань хүн бол бас тэгж бүр хаяхгүй байхгүй. Тэгээд төмөр хаан нас барцсан учраас тогтомшиг дэмжих хүнгүй болоод. За эндээс эхлээд энэ одоо яг энэ хэсэг бол Оросын түүхэнд их гарч байгаа хэсэг шүү дээ. Яг тэгвэл дараа нь энэ чинь Оросын эзэнт гүрний нэг хэсэг болсон нутаг учраас. Оросын түүхэнд хайчаад байгаа нэг юм байна. Ерөөс бичихгүй хайчдаг. Ногоо ордог. Нохоо ордог. Яг тэгвэл одоо ингээд Оросч ингэж бичиж байгаа. За Алтан орд задарлаа. За яг зарим жоохон гүнзгий судалгаан дээр ирэхээр хөх орд гэд бичиж байгаа. Тэгээ одоо ингээд Узбекийн хаант улс, Казахын хаант улс бол явчихдаг байхгүй. Кремийн хаант улс, Казаны хаант улс гэд. Эн чин задрахаар цагаан орд нь бол Кремийн хаант улс. За Каспийн тэнгисийн баруун эрэг дээр Астраханы хаант улс. За тэгээд нэг жоохон Казан хотыг төсөглөөд Казаны хаант улс. За тэр хавийн Волг мөрний тэр
тал нутаг хавцаа бол их орд гэдэг ингээ угаагчиж байгаа. Гэтэл хөх ордыг ингээд аваад үзэх юм бол хөх ордод чинь нохон орд энэ эдгээр ноёны удирдлагын дор нохон орд гэж бий болоод энэ бол бүр хэсэг ноёлж исэн. Тэгээд одоо яг дараагийн хэсэг нь бол энэ казахууд бүр сүлдээ үзбекүүд нүүдэлчин үзбекүүд энэ ингэж тэгээд дараа нь үзбекүүдээс казак нь салж гарсан ийм учиртай л да. Саарл орд төр л нөгөө нохоо ноён гэж нэг бүтэн бужигнуулдаг нөхөр гарч байгаа шүү дээ. Тэр чинь бүр өмнө. Тий. Тэрнтэй адилхан доктомын ширэн нохоо ноёнтой адилхан тийм бужигнуулт хэлэгдээд юм шүү. Зан авирын хувьд одоо хүний хувьд эсвэл одоо тэндээс үйлдэлийн хувьд үгүй нохоо ноёнтой бол мамай ноён их адил. Нохоо ноён чинь бол нэг тийм кинг мейкер маягийн нөхөр байгаа шүү дээ. Айл ордонд өөрийнхөө талын нэг хаанаар тавиал тэгэл тоглолт хийгээл ингээ явдаг. Мамай ноён бас яг тийм байсан. Доктомш бол яхаргуу алтан ургийн хаан шүү дээ. Алтан ургийн туг төмрийн удам. Зүгээр яг мань хүн бол төвхтэй байдлыг хараад ахаар нэгдүгürt нөгөө худлааны замаа төмөртэй булаацалтж штэ. Тэгээ мөнгөн дээр найз байхгүй штэ. Тийм учраас нөгөөдөг чинь дайна хийж гэн хоёрдугаарт мань хүн ийш тийшээ дай хийхээр бас боломжгүй байхгүй. Өмнө талд нь төмөргөд амар амтан байгаад байдаг. Зүүн тийшээ язгуурын Монгол нутг руу явж арай чадахгүй. Баруун тийшээ болохоор ерөнхийдөө нөлөө нь их багассан. Өмнө нь бол одоо Алтан ордын улс чинь Польш, Унгар, Монгол руу хэд удаа ороод тэгээд ер нь барахгүй гэдгээ ойлгоцсон. Аян дайнууд нэг тийм төдийлөн амжилттай болоогүй. Ийм үе байсан л да. Тийм учраас энэ ясна. Гэхдээ нэг юм анзаарах хэрэгтэй байна. Алтан орд бужигналаа гэдээ одоо түүхэнд бичгтээ зөвхөн тэр Сарай хотыг тойрсон үүмэнийг бичээд идэх байхгүй. Гэтэл Алтан ордыг нэгдэх гэсэн оролдлогууд дандаа хөхөрдөөс ирж байгаа. Тогтом гэж хөхөрдөө их, Урус хаан хөхөрдөө их, Идгээ хөхөрдөө их гэд ингээд. Чадаагүй нь бол одоо хөрхий тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас болоод буцааж нэгтгэж чадаагүй ийм нөхцлүүд үүссэн. Тэгж яавал одоо энэ Казаны хаант улсыг үүсгэсэн Улуу Мухаммед тэрнтэй өрсөлдөж исэн Кичи Мухаммед энэ хоёр чинь хоёулаа хөхөрдөн хаадын удам баг. Ер нь бол. Тэгээд тэр дунд нь Батын удмынхан гэдэг ганц хоёр юм би Шибаныхан бас орж байгаа Сибирх. Ябага хаан өөрхийн хинжүүлээ их бужигднаа. Тэгээ Кремийн хаадууд чинь бас энэ дунд оролцож эхэлж байгаа байхгүй. Үзэгчдэд тодорхой ойлгох үүднээс энэ цагаан орд гэдэг тэгснээ бас цагаатай улс гэдэг яг ойролцоо нэршилтэй болчиход байгаа ч гэсэн. Мэдээж газар зүйн байршлын үед энэ өөр. Тэгээд дээр нь хөх орчууд зөвхөн энэ Алтан орд гэж хойшоол байгаадаас баруун тишээ байгаадаас гадна энэ цагаат орд энтертэй харилцаж байсан. Нэг огтлцож ирж байна. Тэрнээс өөр нэг тийм харилцаа байхгүй гэсэн үг. Үгүй цагаатан улс Алтан орд хоёр чинь энэ ч нөгөө эзэнт Монгол гүрэн задраад нэг фракцаараа хуваагдсан шүү дээ. Фракцаараа хуваагдахад Илхан тулс Юан гүрэн хоёр бол нэг фракц. Тулун хөвөж штэ. Хувлаа хин хүлгүү хоёр ч ахтуу хоёр тийм ээ. Тэгээд дунд нь цагаатай улс бол нэг хэсэг Юан гүрний талд ороод, нэг хэсэг Алтан ордын талд ороод, нэг хэсэг бүр Хайдаггүй улсын бүрэлдэхүүнд ороод, Өгөөдийн улсын бүрэлдэхүүнд ороод ингээд цагаатай улс чинь ингээ явдаг. Тэгээд нэг жоохон хүчрхэгчээрээ бас Алтан ордын дотоод хэрэгт оролцох гэж бас адилхан Алтан ураг. Тэ? Яг зөчийн удам биш л дээ цагаатай удам байх. Гэхдээ бяртай болчвол тэд чи хамаагүй штэ. Ийм нөхцлүүд үүсээд байгаа. Тэгээд тэр маргаан бол цагаатай улстай бол голцоо Дундад Азийн хотуудын эзэмшил ялангуяа хоризмтай холбоотой асуудлыг тойрч их үүсэж байгаа. Хоризм нэг үе Алтан ордын бүрэлдэхүүнд ороод, нэг үе цагаатай улсын бүрэлдэхүүнд ороод ингээл нэг Илхан улстай Азербайджаныг булаацалдаг шиг цагаатай улстай хоризмыг булаацалтаад ингээд яваад байгаа байхгүй. Газар зүйн байршлын цагаан орд цагаатай улс. Цагаан орд гэдэг чинь ижил мөрнөөс баруун тийшээ Днестр мөрөн хүртэл Европын нутаг гэсэн үг. Батхааны удам. Цагаатай улс гэдэг бол одоо Дундад Азиас одоо Казахстанаас
доошоогоо Дундад Азийн нутаг бүр урагшаага Дундад Азийн нутаг бүр Афганистан хүртэлх нутгийг цагаатай улс гэж нэрлэж байгаа. Тэгээд Ираны зүүн хэсэг бас хаяа ордог. Тэгээд тэр Илхант улстай бас байлдаад байгаа нь Ираны нутгаас болж байлдаж байгаа юм лаа. Тэгээд Иран багаас руу яваад ирэхээр Илхант улс болж хувирдаг юм л. Газрын зургийг харуулчих болох ба. За ингээд тогтоомш эдгээр хаан зохигдоод 1409 онд лөө 7 онд ингээд юу байхгүй болж эхэлж байна. Хөх орд үндсэндээ байхгүй болж эхэлж байна. Энээс өмнө юм уу? Хөх ордын хаан одоо гэвэл сүүлийн хаан гэвэл одоо юу гэх юм бэ? Албан ёсоор бол тийм ёс төдий хаадууд байсан л да. Тэгэхдээ яг нэгдсэн улс гэдэг ойлголтоор бол задарж байгаа үеийн тогтмошийн үеэс задарчиж байгаа. Эдгээ бол нэг хэсэг нэгтгэж үзсэн. Тэгэхдээ нохой нарыг энэ түүхэнд нь ингээд бичихгүй байна гэд би хэлээд штэ. Нохой нар бол их азгүй тарчихгүй юу. Эдгээр ноён ч нэг хэсэг их бяртай бүх бараг ер нь алтан ордыг буцаагаад бүтэн нэгтгэх гэжсэн юм штэ. Тэгээд эдгээр ноён ч өөрөө дотоодын дайны үед өөрөө халагдсан. За тэгээ залгамжилсан одоо нохойн ноёдууд биенэр гэж нэрлэдэг юм да. За тэр үед нохой ордыг хоёр одоо гамшиг тарьсан. Нэг нь тахал. Хоёр дахь нь малын их өвчин тарьсан баг. За тэгээд хүн ам чин цөөрөөд адуу малхуу болчихлоор чинь тэр ямар зэргийн өвч байх вэ? Тэгээд нэг тэр том цохилтноос гарч ирж явах үед нь зүүн талаас нь ойрдууд төрж орж ирээд тэгээд баруун талаас нь орсууд нөгөө Казан Астрахана нэгтгэж ороод ирсэн. Тэгээд нохой ордог ерөнхийд нь хоёр талаас нь шахаад устгахчиж байгаа байхгүй. Устгахчиж байгаад нөгөөдөл нь юунуудад одоо алимгуудад зохигдоод Кавказын уулыг давцгтаагаад Кремийн хоогийн хойдол одоо энэ Орос Украины даяа яваад байгаа хэсэг байна шүү дээ. Бужакийн тал гэдэг чинь одоо яг тэр нохой нарын байсан тал байхгүй. Хөхөр задрахтаа нохой орд боллоо. Тэгээд нохой ордонд орхноо мөхс юм байна. Мангадын орд өөр юм ямар ордууд? Тэр нь нэлээд задарсан уу? Тэгээд яг хөө чинь нохой орд чинь нэг хэсэг нэгтгэх гэж байгаа дийлгүү задарчлаа шүү дээ. Тэгээд нөгөө лалын исламын шашин шүтдэг хэсэг нь Узбекууд гэдэг гарсан шүү дээ. Узбекийн Абул Хайр хаан нэгдэх гэж нэг оролцсон. Тэгээд Абул Хайр хаан овоо хүчрхэг болж ирсэн чинь Эсэн хааны хүү Амаасан ч тааш яг энэ барууны их сурвалжууд дээр бол үз төмөр тааш гэж бичээд байгаа. Тэрэнд нэг нам дарагдаад тэгээд Абул Хайр бол юу байгаагүй тэндээс бол нөгөө хин Жанибек хин Кирэ хаан хоёр чинь өөрсдийнхөө харьяат улсуудыг авч гараад тэгээд өөрснийгөө Казак Узбекууд гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл Казак гэдэг нь чөлөөт Узбекууд. Эндээс нөгөө Узбек гэдэг чинь үндэсний нэр биш. Нөгөө шашны юугаа дагсан юу гэсэн гэсэн. Тэр үлдэгдэл нь болохоор зэрэг Дундад Аз руу нүүж ороод тэгээд тэнд нөгөө Бухарын хаант улс, Хэвийн хаант улс, Какандын хаант улс гэдэг хэд хаант улс үүсээд энэ нь бол одоо одоогийн Узбекуудын суур болж эхэлж байгаа юм. Халимгийн түүхтэр ярихтаа чинь ингээд халимгууд нүүж очоод тэгээд Оросууд газар нутгийн зөвшөөрөөд ингээд дунд нь нохойчууд нэлээд байсан тэд нартай халимгууд харьцаа нөхдөөдөг байхгүй болгоцсон юм шүү дээ. Халимгууд бол ижил мөрөндлөө нүүсэн халимгууд бол Оросын түүхэн тэр хавийн түүхэнд хоёр том үүрэг гүйцэтгсэн шүү дээ. Нэгдүгээрт нохой нарыг гүйцээсэн дараад. Тэгээ бүр эн чинь хоёр тайш байдаг юм а луузан нэг нь хэмблээ. Тэр хоёр тайш ч мөр Кавказын уул дагуулж хөөгөөд тэгээд тэд нар чинь Кавказын одоо Хард ангисын зүүн хойд эргээр нохой нар чинь очиж сууршаад Кремийн хаант улсын нэг хэсэг болж байгаа. Хоёрдугаар халимгуудын одоо цэргийн хүчийг ашиглаж Оросууд Кавказыг бүрэн эзэлж байгаа байхгүй. Кавказыг бүрэн эзлээд Кремийн хаант улсыг буцхоод яг бол халимгууд ч нөгөө үндсэн нутаг байсан ойрдууд ч манжид эзлэгдэж штэ. Манжид эзлэгчлэр халимгууд ч тэр хавьныг түшиг тулах улс хэрэгтэй болоод Оросыг түшиг тулах улсаар аваад тэгээд тэр Оросын дайнуудад цэрэг нийлүүлж ингэж явдаг байсан юм л да. Бараг 18 дугаар 100
хүртэл бол баг 19 дугаар 100 хүртэл бол аль мөрөн зэрэг бол өндөр ач холбогдолтой байсан л гэж үздэй. Монголчуудын нэг одоогийн геополитикийн нөхцөлийг хаданд тавьчулсан халиуны цулцаг хэлэх зөвөрлөдөг. Тэгээд ер нь ингээ хамгийн цөөхөн өртөө байгаа нөхцөл нь одоо л юм шиг үнтэй. Эсвэл өмнө нөгөө зөвхөн уртлын сүм устай ч юм уу тэр харилцаануудыг нэг өртөө гэж тооцох юм уу? Гэхдээ манай түүхийг аваад үзэх юм бол бид нар чинь одоо 2 өрштэй болж байгаа сүүлийн 100 жилийн л түүх баг тий. За тэрний өмнөх нь бол нөгөө манжи үеиг бол одоо яаж тэгж дүгнэхүү өөр улсын бүрэлдэхүүнд байсан юм чи. Тэрнээс биш одоо ерөнхийдөө манай түүхийг ингээд аваад үзэх юм бол бид нар чи айгүй олон төвтэй ийм түүхэн дунд их явсан байхгүй. Тэр нэг онцлог байгаа. Хоёрдугаар нэг онцлог өөрөө их бүрэн байсан учраас ер нь баг жижиг улстай хил хязгаар нийлж үзээгүй. Бас нэг тийм сонин юм үзэгдээд байгаа. Нэг жижиг улстай хил хязгаар нийллээ гэж бодоход одоо хоёлаа Бирмийн дайнуудын түүхэн дээр ярьсан шүү дээ. Тэнд нэг хилийн Юнан гэдэг мужил Бирмтэй байлдаад байгаа шүү дээ. Тийм байдлаар асуудалд хандаад сурцсан. Тэгээ тэр нь ингээ буурахгүй өсөргод өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн бас нэг тийм сони юм харагдаад байгаа. Одоо тэгээд олон туйлт ертөнц үүсч бий болж гинэ гэдэг бол одоо хадны завсар хавчулсан халиуны цулцсан биш ингээд 4-5 хараа хэрэгж яхад голтно байгаа нөхөр болж байгаа байхгүй. Тэрүүгээрээ бид нэр илүү ухаантай, илүү нэгдмэл, илүү одоо оюун ухаанаа уралдуулсан хүмүүс байх ёстой л болж хувирч байгаа юм да. Тэгжээж амьд үлдэндээ. За өнөөдрийн сэдв бас та бүхэн сонирхолтой байсан байх гэж итгэж байна.